Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэр радио 104.5 сонсогч танд 5 гарагийн амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлэг хүрэхэд бэлэн болсон байна. За бид 7 хоног бүрийн яг энэ өдрийн 15 цагаас сонсогч танд хүрдэг байгаа. Өнөөдөр яг одоо танд сонсогч тантай хамт Гэрүүлэр радио 104.5-ийн эфирийн 1-р өрөөнөөс найруулагч Тамир болон хөтлөгч сэтгэл зүйч гэрлээ миний би ажиллаж байна. За өнөөдөр бидэнтэй хамт ярилцахаар Better Mind нойргууд сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч мандах эмч маань оролцохоор хүрэлцээрсэн байна. Танд бас өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За бид өнөөдөр хамтдаа донтолтыг таних нь гэсэн сэдвээр ярилцахаар ирсэн байгаа. Тэгэхээр донтолт гэдэг бол маш олон төрлөөр бидний эргэн тойронд бол илэрч байгаа, амьдралд маань тулгарч байгаа асуудлуудын нэг байна. Тэгэхээр бид ерөнхийдөө өнөөдөр донтолт гэдэг зүйлийн тухай ойлголт авахаас гадна сонсогч нар маань энэ зүйлийг яг л өвдсөн хүмүүс эмнэлэгт үзүүлээд, мэргэжлийн газар үзүүлээд, эмчлүүлээд, дахин тусламж аваад эдгэртэгтэй адилхан донтолт гэдэг зүйлийг ч гэсэн өвчний нэгэн адил бас мэргэжлийн туслалцаа шаарддаг зүйл шүү гэдэг талаас нь бас таньж мэдэж ойлгосоо гэсэн зүйлс өнөөдрийн сэдвийг бол сонгосон байгаа. Хамгийн түрүүнд одоо яг донтолт гэдэг тэгэнгүүт танд яг ямар бодол, юуны тухай орж ирдэг вэ ер нь? Түрүү хэлсэнчлэн донтолт гэдэг бол маш олон төрөл байдаг. Хүмүүсийн хамгийн нийтлэг мэддгээр архин дондох эмгэг, тамхин дондох эмгэг, мансууруулах төрлийн байдас, мөрөөдөө тоглоом гих мэт зүйлүүд байна. Дээрэс нь хүмүүсийн дунд бас цөөнгөө тохиолддог хооллох дурын эмгэг, хоолнд донтох, эсвэл хоолноос татгалзах, мөн одоо видео тоглоом, дийлэгцний донтол гээд маш олон төрлийн донтолтууд байдаг. Хүмүүсээс анзаарахад донтолтыг маш энгийнээр тайлбарлах гэх юм бол ямар нэг зүйлийн хор уршигтай, хор хөнөөлтэй, ашиггүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн тухайн зүйлийг болиё гэхээр болж чадахгүй. Тухайн зүйлээс холдох юм бол өөрөө ирэхгүй ахин дахин хэрэглэмээр, ахин дахин үзмээр, туршмаар тийм өөрийн одоо ирэхгүй төрдөг тийм эмгэг дур хүсэл төрнө. Тухайн дээр одоо донтолт үүсгдэг бодисууд нь сэтгэгдт одоо шууд нөлөөлдөг, сэтгэл санааны хөдлөлийг өөрчилдөг тийм бодисууд байдаг. Ер нь бас үзүүлж байгаа хүмүүсийн маань ихэнх хувь бол архины амралтай хүмүүс анзаарэгддэг. Архины амралтай хүмүүсийн хувьд бол ар гэрийн хиний хандлага манай хүн уугаад байна. Боль гэд хахад уугаад байна. Болж өгөхгүй байна. Үгэнд орохгүй байна. Ерөөсөө засрахгүй байна гэсэн хандлагатай байдаг. Үүнийг өвчин гэж үздэггүй. Бодтой өвчин гэж үздэггүй. Энэ маань өөрийн хүсэл зорилгоос үл хамаарсан тархины урт өвдөр тархи хэсэгт үүссэн юм донтолтын голомт үүсдэг. Тэр донтолтын голомт идэвхжих болгонд тухайн тэр хэрэгэлдэг арх ч юм уу, тамхи ч юм уу ямар нэгэн бодисоо тэсхийн аргагүйгээр маш их өгүүлдэг. Тэр мэдрэмжийг дарж өөргөө тайвшруулахын тулд нөгөө бодисыг аргагүй өрхөнд хэрэгэлдэг. Дуртай хүссэндээ гэхээс илүү сэтгэлээ тайвшруулахын тулд ер нь хэрэглэх нь голчлон байдаг. Тэгэхээр нөгөө яг сэтгэл судлаачид болохоор үзэхдээ донтолтыг оюун ухаан болон одоо зан үйлийн тийм нөлөөлж байгаа эм сэтгцийн бүр өвчин гэж тодорхойлдог юм байна л та. Тэгээд бид нар ингээл нэг үе коронавирус гээд 20 оноос хойш шуугж явах үеэр шинж тэмдэг ингээд илэрнэ штэ тий. Тэгээд шинж тэмдэг илрээл хамар битүүрэл юм үнэрлэхэ болол юм амтлахаа болол ирэнгүүт за энэ ер нь нөгөө коронавирус ээж магадгүй гээд зарим хүмүүс болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ би ер нь ханаад төрхээрээ надад яг ийм шинж тэмдэг илэрдэг гэд үзүүлэхгүй байх. Тэгээд үзүүлээд яг онцлуулаад ирэхээрээ та ингээ хүндэрсэн байна гэвэл одоо бүр 14 хоногийн 7-оос 10 хоногийн чим эмчилгээнд хамруулаад ингээд гарч ирээд тэгээ гарч ирснийхаа дараа бас дахин давтаг үзлэгт оруулаад дархлаагаа дэмжиж бие махбодын хэвийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээнүүд бас хийлгээд ингээд бодохоор яг энэ өвчнийг бид нэр ингэж хүлээж авч байгаатай адилхан донтолт бас яг тэгж
бидний амьдрал яг л тийм үе шатуудыг дамждаг юм шиг. Тэгэлгүй яах вэ? Бие махбодын өвчин бол одоо бидний дотор эргэтэн гар хөлн дээр ч юм үүсдэг. Харин сэтгэл санааны хямрал, сэтгцийн өвчин буюу тэр дундаа донд хэмгэг маань бидний хамгийн чухал хэсэг болсон бидний дотор эргэтэн гар хөл амьдралыг удирдах байгаа энэ бодол санааг маань хариуцдаг тархинд үүссэн юм бодтой өвчин эмгэг юм аа. Олон улсын оншин англиар донтол гэдэг бол аль бие усны өвчин гэж явдаг. Тэгэхээр өвчнийг бид нэр ханиад хүрсэн байсан ч эмээр эмчилдэг шүү дээ. Өвчтэй байгаа тохиолдолд хажуугийн хүмүүсийг бид нэр асарч халамжилж тусалдаг. Өвчнийг нь эдгэхийн төлөө хичээдэг шүү дээ. Тэгтэл хүний сэтгэл санаа гэдэг бол хүний нүдэн дээр ил харагддаггүй учраас донтолтын эмгэгийг хүмүүс маань ар гэрийнхэн маань төдийлөн өвчин гэж тоодоггүй. Ер нь донтолтонд өртсөн хүмүүсийг анзаархад ихэвчлэн донтолтоос гадна хөнгөн хэлбэрийн сэтгэл готролтой явдаг. Иргэн тойрны хайртай дотны ихэнх хүмүүс тэр хүнийг буруутгана. Тэр хүн ч гэсэн өөрөө өөрийгөө бас мөн буруутгасан. Уумааргүй байна. Арх хэргэлмээргүй байна. Гэхдээ аргагүй ирэхэнд арх хэргэлчлээ. Энэ нь тухайн хүний өөртөө ихтэй байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд дахин нэлээд сөрөг нөлөө үзүүлдэг. Ингээд эцэстээ донтолттой хүмүүс маань сэтгэл готрлын хөнгөн хэлбэр заавал авсарсан байдаг. Тэгэхээр сүүлийн үеүүдэд бол маш олон төрлийн донтолт байгаа гэдээ хоёул ярьсан шүү дээ, тийм ээ. Эргэн тойронд илүү их хүчтэй анзаарагдж байгаа бол одоо мөрөдө тоглоомны донтолт байгаа шүү дээ. Тэгээ тэр нь ингээд бас удаан хугацаанд дор хаяж 2-3 жил үргэлжилсэн. Одоо миний эргэн тойронд кейсийг ингээд анзаарахаар тэгэнгүүтээ яг тэр зүйлтэй ингээ холбогдоод 2-3 жилийг ингээ үдсний дараагаар тийм ч амархан тэр зүйлээс гарч ирдэггүй нь ингээ донтол ингээ ямар ингээ ийм энгийн нэг өвчлөлөөс тийм ээ өөр юм бэ, одоо бас бэрхшээлтэй, илүү их тусламж хэрэгтэй, илүү их мэрэгжлийн одоо бүлгийн уулзалт одоо өөр юу гэдэг нь тий, би хүмүүс одоо тэр кейс дээр ярьж байгаа одоо хүн жишээлбэл ингэж хэлж байгаа байхгүй юу, 4 дахь жил дээр орж ирж хахад би ингээд өөрийгөө хэвэн гэж боддог байсан. Одоо ингээд тоглоомд мөнгө тавиал галдаал тий, өөр зээлэнд ороод гэр бүл нь салаал энэ нөхцөл байдлууд тохиолдсон ч гэсэндээ энэ бол ингээд хэвэн. Энэ зүгээр би ингээд тоглоод алдсан учраас надад ийм зүйл тохиолдлоо. Харин энэ 4 дахь жил дээр нь эргээд тэр хүнтэй ярилцаад үзэхэд ийм үг хэллэг гэж. За одоо би бол ингээд заавал хин нэгэн дээр очиж тусламж авах хэрэгтэй юм байна. Ер нь бол би одоо өөрийгөө яг хүлээн зөвшөөрч байна. Би бол асуудалд орсон юм байна. Би бол хэвэн биш юм байна гэдэг үг гарч ирж байгаа. Тэгэхээр энэ кейснээс ажиглахад бол нэгдүгээрт донтол гэдэг зүйлийн талаар мэдээлэл, мэдлэг тааруу байх магадлал ажиглагдаж байна л да. Ер нь хүн амын дунд бол донтол гэдэг зүйлийг надад тохиолддоггүй, тусгай хүмүүс тохиолддог л зүйл гэж боддог. Ер нь донтолтонд өртөхгүй хүн гэж хэр барагтай байхгүй. Хинч ямар нэгэн донтолтонд бол автаж болно. Гэхдээ нэг үйлчлүүлэгч маань хэлжсэн үг байдаг л да. Хинч хизээж ямар нэг юмд донтъя гэж донтдоггүй. Эхлэхдээ донтохгүй би болчин, болиг гэвэл болчин гэсэн бодолтой явсаар хагаад нэг мэдгэтэл тухайн зүйлээсээ энэ оюун бодол, санаа, амьдрал бүх зүйл маань хамааралтай болцсон байдаг. Тэгэхээр донтол гэдэг бол маш багаар удаан хугацааны турш нөгөө хүнийг аажим майжмаар тасгадаг, зуршил болгодог, бүр тархины бодисын солилцоог маань хүртэл өөрчилдөг, амьдралын хэв маягийн маань, үзэл бодлын маань хүртэл өөрчилдөг. Нилээн гинт гүнзгийрүү орохгүй. Маш багаар явдаг болохоор хүн төдийлөн анзаардаггүй байх нь л тээ. Тэгээд тэндээс тэр ингээд саяны ингээд хүний яриаг өргөжлүүлээд ингээд сонсохоор гэр бүлээсээ салцсан 4 жил болж юм тийм маш том асуудал тарьсан. Тэрийг ингээд гэр бүл нь бөөнөрөө мэдээд нийлээд тэр зүйл үр зээлээс нь ингээд татаж гаргаж байгаа. Тэгээд дахиад итгэл найдвар өгөөд дахиад ажиллаад хөдөлмөрлөөд явж байгаа боловч дахиад асуудалтай орсон гэдг нь дахиад тоглосон, дахиад алдсан гэсэн үг байна. Тэгэхээр ингээд энэ 4 жилийн хугацаанд ингээд надад одоо дахиад ингээд эмгтэй хүнтэй уулзах, их нэртэй болох энэ хайр дурлал ерөөс сонирхолгүй байна. Энэ бол тийм сонин зүйл биш гэж бодоход нөгөө эрүүл хэвийн сэтгэл зүйтэй сэтгцтэй байгаа хүн
одоо миний хувьд ч юм ингээ би бодохдоо хүн хайр дурлал гэдэг чинь ямар гоё мэдрэмж үлээ тий хин нэгнийг сонирх нь шохоорох нь тий уулзна учрна гэдэг чинь ингээд ямар гоё зүйл үлээ. Гэтэл тэрнээс илүүтэйгээр тэр нөгөө тоглолоод байгаа тэр зүйлээсээ тэгэхээр тэр таашаал кафег авж ийн гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол тэр эмгэг дур гэдэг зүйл донтгол бүх төрлийн донтолтууд дээр үүсдэг. Эмгэг дур гэдэг маань бидний ингээд нэг биднэр төрдөг хоол идэх, унтах ямар нэгэн тэр хүсэл дур сонирхлоос хэд дахин их хэмжээтэй бүх бие махбодыг бүх тархины үйл ажиллагааг хамарсан өөрөө удирдах боломжгүй эмгэг дур үүсдэг. Жишээлх юм бол одоо цахим тоглоом сүүлийн үед залуучууд бол нэлээд тоглодог болсон байна. Цахим тоглоомтой холбоотой зар сурталчилгаа харах. Цахим тоглоомтой холбоотой тэр тоглоомны дууг сонсох, тэр тоглоомны аппликейшнийг харах, тэр тоглоомын талаарх яриа сонсох төдийд тэр хүний бие дотор тархинд дофамин гэдэг бодис маань ялгарч эхэлнэ. Бүр ингээд байж ядмаар, тоглолчмоор, болчмоор тийм тесэж төвчгийн харахгүй дур хүсэл төр. Тэр байж ядсан байдлыг дарахын тулд өөр хэрэггүйгээр тоглоомоо тоглодог. Хэрвээ хүмүүсийн манд донд донтол гэдгийг өвчин гэж мэддэг. Өөрөө ч ар германч хүлээн зөвшөөрдөг байсан бол энэ өвчин гэж боддог бол мэргэжлийн эмчийн эмийн сэтгэл засламжлагын хавсарсан тусламж үйлчилгээ хэрэгтэй. Одоо энгийн өвчнөр л төсөөлье л да. Нийтлэг тохиолддог. Одоо хоолой маань өвдөөд хоолойны ангийн болцсон байна гэж бодъё л да. Тэр хоолойны одоо ангийн болцсон шүлсээ залхахаар өвдөөл байгаа, халуураад байгаа тэр байдлыг эмгүүгээр эмчлэн гэдэг бол нэлээд урт удаан хугацаа нөгөө хүн маань зовир мэдрэн улам одоо өвчин маань даймжрах ийм аюултай. Харин тохирох эмээ явгаал эмчтэй үзүүлэх юм бол хоолойны ангийн бол итгэжин шүү дээ. Тэрнтэй адилхан энэ хүний кейс дээр бол 4 жилийн хугацаанд ганцаараа хичээх биш. Мэргэжлийн эмч сэтгэл засламжлагын тусламжтайгаар хамтдаа нийлэх хичээсэн бол энэ асуудлын ард гарах боломж бол байгаа. Тэгэд ер нь бол ингээд нэг удаа бол очиж үзчихсэн. Сэтгэл зүйчтэй ингээ уулзч үзчихсэн. Яг нь ер нь дажгүй юм блэ гэдэг зүйлийг ингээ бас. Тэгэхээр нөгөө дахиж очиагүй. Одоо тэгээд давхар дээрээс нь зөвхөн сэтгэл зүйн зөвлөгөө заслын уулзалт ярилцлагаас гадна яг донтолтой хүмүүстээр ямар эмчилгээ хийдэг юм бол. Дэлхийд дахинд бол бүх төрлийн донтолтод номер 1 эмчилгээ сэтгэл заслын эмчилгээ. Одоо тэр урт өвтөр тархинд донтолтын төв үүсдэг. Хүний тархийг 5 ангилдаг шүү дээ. Их тархи, бага тархи, дунд тархи, завсрын тархи, урт өвтөр тархи гэх мэтэр. Урт өвтөр тархи болон тэр бусад тархиудаа их тархи маань удирддаг. Бидний тэр одоо сэтгэл засламжлага гэдэг маань хүний их тархин дээр буюу бодол боддог тархин дээр маань юм ухаарал одоо сэтгэл хөдлөлөө тэр мэдрэмжээ удирдах тийм ухаарал арга замыг зааж өгдөг гэсэн үг. Тэгэхээр их тархийг ажиллагаанд оруулна гэсэн үг. За эмийн эмчилгээ дараа 2 дугаар зөвлөгддөг. За энэ эмийн эмчилгээ бол урт өвтөр тархинд үүссэн донтолтын голомт буюу тэр донтолтын улаан сигнал шиг төвийг унтраадаг, дарангуулдаг эм хэрэгэлдэг. Сүүлийн үед нэлээд олон улсад хэрэглэгдэж байгаа их аятайхан үйлчилгээтэй юм гарсан. Бүх төрлийн донтолтуудад хэрэглэж болдог. Нөгөө арх байна, тамхи байна, мөрөөдөө тоглоом бүгдэнд нь хэрэглэж болно. Гол нь тэр нэг тоглож байгаа тоглоомноосоо хэрглэж байгаа бодисноосоо таашаал авахгүй эмгэг дур хөдлөхгүй хүсэл төрөхгүй тэрийг тоглолоо гэх тэрнээсээ тийм таашаалтай мэдрэмж авахгүй сэтгэл хөдлөл мэдрэхгүй болгодог тийм юм байдаг. Таныг сая ярангуут нэг хүүхэд насны манд турсамж орж ирлээ. Хүүхэд байхад нөгөө архины хамаарал донтолтол гэж одоо их байсан шүү дээ тий. Тэр үед ингээд нөгөө томчууд ярьж исэн. Тэдний одоо нөхөр нь ингээд арх ингээд олон жил уусан. Тэгсэн чи одоо ингээд ерөөсө ухаа болцсон байна гэд. Тэгээ яасан болоо гэд тэгсэн чи архины эмчилгээнд явсан гинэ гэд. Тэгээ тэр үеэс арх ингээд уугаад зогсож чадахгүй байгаа хүмүүс эмчилгээ хийлгдэг юм биш үү гэдэг ойлголт хамгийн анх авч ирсэн байхгүй юу. Тэгээд архины эмчилгээнд яваад ирснийхаа дараа нэг 2-3 жил
тэгтээ би яг нарийн санахгүй байна л та. Тиймээс нэг тодорхой ингээ хугацааг өнгөрөөгөөд дахиад уугаад эхэлсэн гинэ. Гэт нэг ийм зүйл ер нь бас хэд удаа их сонсогдчихсэн санаж байна. Одоо бодоход тэр юу хийсэн юм бол? Ер нь бол донтолт гэдэг маань түрүү ярьсанчлан 1-2 жил эхний дотор үсэхгүй. Нилээн урт удаан хугацааны турш үсдэг. Одоо магадгүй 4 жилийн хугацаанд цахим мөрөйтэй тоглодог байж болно. Сайн асуугаа сураад үсэх юм бол өсвөр насндаа ч юм уу дөнгөж 20 гарч явах үедээ өөр нэгэн төрлийн донтолттой. Донтолт нөгөөгөөс нөгөөх рүү шилжээд яваад байдаг. Ер нь бол нилээн архаг явцтай удаан үргэлжилсэн тэр хүний бүр амьдралын нэг хэв маяг болцсон асуудал байдаг. Тэгэхээр хамгийн доотлол нь хамгийн багадаа 2-3 жилийн эмийн эмчилгээ. Дээрээс нь сэтгэл заслын эмчилгээ бол шаардлагатай байх юм бол 5 хүртэлх жилийн эмчийн хяналтанд явж явах хэрэгтэй. 10-20 жилийн донтолт үүссэн, 10-20 жилийн зуршил үүссэн байгаа тохиолдолд тэр хүний амьдралын хэв маягийг өөрчлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр удаан хугацааны эмчийн, сэтгэл зүйчийн, эмийн хяналт эмчилгээ хэрэгтэй байдаг. Тэгээд донтолт бол ер нь бусад эмгэгүүдийг анзаарах юм бол дахих магадлалтай эмгэгтэй ордог. Дахих магадлалтай гэхдээ эмчлэгддэг. Дахих болохгүй ч байж бол. Эмээ авахаа байсан ч гэсэн сэтгэл зүйчийн үзлэгт үе хамрагдаал, үе сэтгэл зүйн зөвлөгөө аваад стрессийн түвшингээ бууруулаад явах юм бол донтолт дахихгүй менеж хийгдэх боломжтой. Зохицуулагдах буюу удирдах бас боломжтой тий. Тэгвэл яг тэр үед миний үед бол сэтгэл засалж сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг уулзалтууд байгаагүй жоохон байх үе маань шүү дээ бүр. Тэгэхээр тэр айгуул яг эмийн эмчилгээ үр дүнтэй явж байгаа л тэр нэг амьдралын хөвшлээ тодорхойлоход тэр хамгийн номер 1 нь эмийн эмчилгээ ш яг үндэ бол сэтгэл засал юм биш тий. Тэгэхээр тэр магадгүй дутагдсантай холбоотойгоор тодорхой хугацааны дараа тагсан байх магадлал. Тэгэхээр дахилт явагдах нь бол одоо мэрэгжлийн эмчнэр зөвлөдөг засалч нарын маань хувьд бол энэ ингээд тогтвортой хөвшил болтол нь ингээд явахгүй бол дахих нь бол ингээд байдаг л үзэгдэл болох байх шүү тий. Тэгэхээр донцсон хүмүүсийн хувьд болохоор нэг юм цикл дотор л ингээд нэг тойрог дотор яваад байдаг юм байна гэж ойлгож байгаа. Хоёулаа ч шууд эмчилгээ рүү орчлаа шүү дээ тий. Тэгэхээр нэг юм шинж тэмдэг нь эргэн тойрных нь одоо хүмүүс ингээд хараад одоо цахим одоо мөрөдөө тоглоом бол үнэхээр ингээд нөгөө мэдэгддэггүй зүйл юм билээ л дээ. Энэ хүнд одоо юу болсон юм болоо? Яагаад ингээд байгаа юм болоо гэл ингээд тийм тааварлагдчихгүй харагдаад идэг. Ингээд ямар нэгэн зүйл болохгүй байх. Ингээд заримдаа мөнгө гуйгаал ороод ирдэг. Мөнгөний асуудалтай орсон юм болоо. Гэхдээ тэр нь ингээд нөгөө ойлголт байхгүй болохоор хүмүүс тэрийг нэг таамаглаж чаддгүй. Одоогоос нэг 4-5 жилийн өмнө бол таамагладаггүй байсан баа. Одоо бол харьцангуй мөнгө асуугаал дахин одоо асуугаад харна. Ер нь бас юм тоглоод ээж магадгүй юм биш үү гэд эргэн тойрны маань хүмүүс л ойлголттой болсон маа. Тэгэхээр мэдээж ямар ч донтолтод нийтлэг шинж гэж байгаах гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Нэгдүгээрт хажуугийн хүмүүсийг анзаарах юм бол сэтгэл зүйн хувьд донтолтод хүрсэн хүн бол нэлээд докторгүй болсон байдаг. Нүдний харц докторгүй, зан ааш докторгүй, амархан ууралдаг, гомддог, эмзэгэлдэг сэтгэлийн хөдөлгөөн бол нэлээд докторгүй болсон ажиглагдана. Дээрээс нь ажил төрөлтөө, гэр бүлтэй одоо тэр нийгэмд эслэх байр суурь, өөрийнхөө үүрэг хариуцлагыг биелүүлэхгүйгээр ямар нэг зүйлд хитрхи их цаг хугацаагаа зарцуулах. Маргааш чухал ажилдаа гэхэд ажлаа тасалсан байх. Чухал ажлаа хойшлуулсан байх гэдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь донтолтын үед бол ерөөсө тухайн хүний тэр бодол, анхаарал, бодол санаа нь ихэнх хувь бол тухайн тэр хамааралтай зүйлийн талаарх бодож байх нь байна. Амьдралаа ингээ, хүүхдүүдээ ингээ гэсэн бодлоос илүү тоглоомныхаа талаар ч юм уу бодож байдаг. Нэг л нэлийн бодлогоширсан, сэтгэл санааны хувьд бол тогтворгүй, тэгээд гэр бүлтэй болон ажил төрөлтөө төдийлөн анхаарахгүй, тэгээд үр ашиггүйгээр их цаг хугацаа нэг зүйлд зориулаад, тэгээд болиё гэхээр болж чаддаггүй. Ийм шинжүүд байх юм бол ер нь донтолт. Ер нь гэхдээ ихэнх цахим тоглоомоос бусад ихэнх донтолтууд бол хүмүүс гэр бүлийнхэнд бол нэлээд анзаардаг.
Анзаарагдана. Нилээн анзаарах. Ялангуяа эргэн тойрных хүмүүс тий байнгын уулзч тий. ярилцдаг тэр хүмүүст бол мэдэгдэх нь шүү. Тэр тухайн байцыг хэтрүүлээд байна. Арай давтамж нь ойрхон байна. Хэрэглэхээр зан ааш нь өөрчлөгдөж байна. Ахин дахин тэр байцыг үргэлжлүүлэн олон өдрөөр хэрэглээд байна. Нэг л энэ хүн өөр амьдралын хэм маягтай болчлоо шүү гэдг нь бол анзаарагддаг. Тэгээ бид нарт нэг тийм хүмүүс нөө найдваргүй мэдрэмж төрүүлдэг юм байна гэдгийг би дараа нь анзаарсан. Ингээд баталгаагүй эргэлзээтэй жишээлбэл хэлсэн цагтаа уулзахгүй байх тий ямар нэгэн зүйл хэлээд явуулахаар тэрийг ортоос орхисон байх нэг юм баталгаагүй найдваргүй нэг ингээд нэг мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Тэгээ тэр хүмүүс маань яагаад тийм зүйл биднэрт мэдрүүлээд байгаа гэхээр нөгөө л нэг авцсан зүйлтэй хамаг анхаарал нь төвлөрсөн тэрийгэ хэрэгжилж байгаа, тэрийгэ хийж байгаа. Тэгэхээр чин тэрнээс илүү өөр бусад жижиг сажиг зүйлд анхаарна, тий? Хариуцлагатай байна, баталгаатай хүн байна гэдэг мэдрэмж байхгүй болчихж байгаа юм шиг. Ерөөсөө тий. Би ингээд ерөөсөө сэтгэл зүйч мэргэжлийг ингээд эзэмшээгөө байх та. Донтолтын одоо ийм сургалтанд суугаад иржсэн нэг хүний тухай яриа сонсч байсан аахгүй юу. Тэгээ тэр надад ингээд жоохон бүдэг бадаг л байна. Тэгээ тэрнээс хойш би яг донтолт гэдгийг айгүй юм суурьтай ойлгоцсон юм шиг надад санагддаг. Тэр хүн бол ингэж ярьж байсан байхгүй. Одоо ингээд хүн энгийн үед ямар нэгэн зүйлээс таашаал авахд бидний ингээд тархинд юм шингэн ялгардаг. Одоо тэр нь ботход нэг дофамин байсан байгаа байхгүй юу? Нейротрансмиттер үү? Тийм нейротрансмиттер лээж нэг юм шингэн гарч ирдэг гэд энэ хэсэгт гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгээд тэр шингэн болохоор яадаг вэ? Одоо жишээлбэл энгийн үед гэхэд чинь гоё бэлгийн үед тий дур тавих гэдэг ч юм уу тэр үед тэр шингэн гарч ирчээл айхгүй болчдөг гэж ярьж байгаа. За жишээл амжилтанд хүрэх үед амжилтанд хүрэхэд ингээ хичээж байгаа л хүссэн одоо ингээ хоёрдугаар байранд орох эсвэл хүссэн зүйлийг хийгээд ард нь гарах тэр үед ингээ бид нарт нөх гой мэдрэмж төржээ зөөрлөшгөө тэр үед бас ингээ нэг шингэн ялгараад дофамин ч юм уу тий нейротрансмиттер ч юм гарч ирээд ингээ байхгүй болдог. Тэгэхээр энэ бол ингээ хэвийн зүйл гэдэг тий. За гэтэл донтолт болохоор яадаг вэ гэхэлэр тэр шингэн ингээ ялгараад тэгээд тодорхой хугацаанд алга ингээ буцаад байхгүй болох хэвээр байтал тэр байгаа л идэг. Тэгээ байгаа л ахаараа шимэгдэхгүй ахаараа тэр зүйлийг дахин ингээд хүсээд идэг гэдэг нэг ийм зөвлөлөөр надад ярьж өгч байсан байхгүй. Тэгээ ер нь бол дофамины онол тал руугаа яг донтолтын одоо тэр үүсээд байгаа тархинд үүсээд байгаа механизм бол дофаминтай. Алкогол бол габа гэдэг бодистой айгүй хамааралтай. Дофаминыг шагналын гормон гэж хэлдэг шүү дээ. Шагнал авахаар, ялахаар, амжилтанд хүрэхээр мөн бэлгийн дур хүсэл ханахаар зорьсон зорилготой хүрэхээр юм нэг юм гоё ханамжтай сэтгэл дүүрэн мэдрэмжийг дофамин гэдэг бодис маань өсгөж байгаа. Тэр дофамин гэдэг бодисын ялгарлтыг хит идэвхжүүлдэг. Бүр идэвхийг хит идэвхжүүлээд зохиомлоор идэвхжүүлж байгаа зүйлүүд чинь мөрөөдөө тоглоом зарим мансууруулах төрлийн бодисууд орж байгаа. Тэгэнгүүт бас серотонин гэдэг бодис дээр бас донтолтод нөлөөлнө. Экстаси гэдэг одоо юм сэргээш төрлийн бодисууд мөн нөгөө хооллох дурын эмгэг бол серотонинтай нэлээд холбоотой. Нөгөө серотонин буюу аз жаргалын даврын тархинаас нэг хэсэг нь бараг ихэнх хувь нь бол нарийн гэдсэнс ялгардаг шүү дээ. Тэгтэл амттай сайхан хоол унд идэхээр нарийн гэдсэнс аз жаргалын давар ялгарна. Тэр ялгарсан дааврыг ахин дахин мэдрэхийн тулд хит их иддэг. Тэгээд эзнийхаа дараа бөөлждөг ч юм ийм хооллох төрлийн эмгэг. За дээрэс нь нөгөө алкогол байна. Бүх төрлийн дотроо спирт агуулсан ундаанууд. Тэдгээр маань бүгдээр юм габа гэдэг бодисыг идэвхжүүлнэ. Бид нарыг тайван, амгалан, тухтай нэг юм болмоор ч юм шиг юм мэдрэмж үсгдэг бодис байхгүй юу? Найдар төрөлтэй. Тэр бодисон дээр бол алкогол нөлөөлнө. Яагаад ер нь тий одоо яг ингээл донтолттой хүмүүстэй уулзгаар архинич бай, мөрийтэй тоглоомч бай, ямар нэгэн бодисын хамралтай хүмүүс ч бай. Ихэнх хувь нь яагаад хэрэглэх болсон бэ? Үндсэн шалтгаан бол ихэвчлэн сэтгэл санааны таагүй тавгүй байдал. Сэтгэл готролд орсон, гинтийн зочирдом үйл явдал болсон, хайртай дотны хүнээ алдсан, гэр бүлийн асуудалтай байсан, нойргүй байсан, айгүй хэцүү байсан. Тэгээ энэ хэцүү байдлаа давахын тулд нөгөө тайвшруулдаг алкогол ч юм уу, пив ч юм уу хэрэглээд утсан чинь нөгөө тухтай мэдрэмж маань өгсөн байхгүй юу? Хөөе нөгөө хүсэдсэн тухтай мэдрэмжийг чинь биендээс авлаа штэ. Ахин дахин авах хүсэл сэтгэлийн хямралтай хүмүүст
өөрийн ирэхгүй төрдөг. Гэт одоо 6 цэцэнгэх гэж хэрглэж байгаа хүмүүсээс илүү сэтгэлийн хямралтай хүмүүс донтолтод илүү амархан, илүү богино хугацаанд гүн гүнзгийгээр ордог. Одоо тэр Гэрүүлэр радио 104.5 сонсогч танд өнөөдөр Better Mind нойргууд сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч мандах эмчтэй ярилцж байна. Бид сар болгон нэг дугаарыг хүргэдэг байгаа. Тэгээ өнөөдөр бол донтолтыг таних нь гэсэн дугаарыг бол хүргэж байгаа. Тэгэхээр магадгүй сонсогчдаа гэрүүлэр радио 104.5 гэсэн пэйж хуудасаар орж ирэх юм бол биднийг бас үзээд сэтгэл хэсэгт бас асуух зүйл магадгүй та өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж бас нээлттэй байгаа. За мөн Better Mind нойргууд сэтгэл заслын эмнэлэгтэй хэрхэн холбогдох вэ гэдэг хаяг байршлагч гэсэн мөн бас бидний яг лайв стриминд ороод бас байршуулж өгсөн байгаа. Тийм учраас та илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай Facebook пэйж хуудаснаас орж ирээд харах боломжтой байгаа шүү. Тэгээ бас нэгэн сайхан мэдээ болохоор манайх 84.5 сувг дээр явдаг болсон буюу Япон машин дээр маань сонсогч нар маань шууд сонсох боломжтой болсон байгаа. Тэр нь бас тата мэдээлэл байна. За юутаач ингээд та яг сая нэг зүйлийг ингээд яг миний яг дараагийн ярих гэсэн зүйлийг маань эхлээд тавьчлаа. Ер нь бол яагаад донтдог вэ гэдэг маш олон шалтгаанууд байгаа. Хойлоо сая эмчилгээ ярьлаа, шинж тэмдэг ярьлаа. Одоо ингээд шалтгаан л орж байна. Тэгэхээр шалтгаан бол яах аргагүй зовиурыг одоо ингээд бид нэг өвдөөл ясангинах ч юм уу эсвэл ямар нэгэн шүд өвдөнгөт нэг юм лаа игээл технологиг ухахыг хүсдэг шүү дээ. Тэгэнгүүт ингээл өвдгөө болонгот нь ингээл нэх гоё би одоо гоё тайван болоод тий тайвшрал гоё болчдаг. Яг түүнтэй адилхан тэр сэтгэлд илрээд байгаа тэр завиур тэр хүнд хэцүү мэдрэмжийг давахын тулд одоо амар антибиотик болгож хэрэгэлдэг юм шиг тэгж илүү их донтолтонд хүмүүс их өртдгөө гэдэг бас судалгаа байдаг юм лээ. Гэхдээ одоо сэтгэлийн хямралаа давахын тулд ямар нэгэн тайвшруулах сэтгэл сүнслөөтэй донтолт үүсгдэг ямар нэг зүйлийг хэрэглэлээ. Тухайн бодисын үйлчлэгээ үзүүлж авах үед л тэр одоо серотонин, дофамин гэдэг бодисууд мань идэвхтэй байна. Дайггүй сайхан мэдрэмжтэй байна. Нөгөө бодисын үйлчлэгээ тодорхой хугацааны дараа бие махбодоос гарна. Тэгэхэд анх хэрэглэхээс өмнө байсан аз жаргалын даавар, тайван амгалан байлгадаг дааврын түвшин бодисын үйлчлэгээ харангууд бүр анханасаа илүү буурдаг. Сэтгэлийн хямралаа тайвшруулах гээд жишээлх юм бол алкогол хэрэглэлээ. Тухайн үедээ бол сайхан. Тэгээд үйлчлэгээ 24 цагийн дараа гарлаа. Анханасаа илүү их гутрал, түгшээлт, нойрны хямрал, сэтгэлийн хямралыг мэдэрнэ гэсэн үг. Сэтгэлийн хямралаа түр хугацаанд намдаагаад улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Ерөнхийдөө бол нөгөө сэтгэл хөдлөлийг зохицуулах чадваргүй хүмүүс тэрийгээ ингээд харахандаа тий ойлгож таньж мэдээ зохицуулж чаддгүй хүмүүс илүү их өртдөг гэд. Тэгээд дээрэс нь бас нөгөө генийн шалтгаан маш биологийн шалтгаан ч гэж хэлдэг тий. Биологийн шалтгаан дээр бас би ийм зүйл уншижсэн. Хэрвээ одоо жишээлбэл миний алкогол ингээд хэрэгжилж үзлээ гэхэд тэрэнд илүү ийм сонирхолтой дуртай дахин одоо хэрэглэх ийм тэмүүлэлтэй байх хэсэг нь миний одоо гентэй бас холбоотой байдаг гэд. Тэгэхээр миний аав ээж эсвэл миний өвөө эмээ те хин нэгэн яг энэ донтолттой буюу хамааралтай байсан болвол би бас яг тэрэнд илүү мэдрэг одоо хэрэглэх магадлал илүү их байдаг гэд. Тий. Энэ дээр бас сүүлийн үеүүд донтолтыг бол гентэй их холбож судалж байгаа л да. Хамгийн сүүлд миний унсан судалгаар тэр архинд хамаарал үүсгэх магадлалтай донтолтонд илүү өртөмтгий ген гэж бол 20-од нэр төрлийн тийм кандидат генүүд байдаг. Үндэстэн болгон дээр өвөрмөц генүүд ер нь донтолттой хамааралтай генүүд байдаг юм байна л да. Гэхдээ тэр генүүд маань хөвчлэн ээжийн талаас ирэх магадлалтай. Ээжийн талд ээжийн ах дүүнэр нахцууд донд архины хамааралтай хэд хэдэн хүмүүс байх юм бол ер нь хамааралт өртөх одоо эрсдэлтэй байж магадгүй шүү гэж тэр судалгааны үр дүнгээр таамагласан байсан. Эдгээрээс гадна нөгөө даалт ухамсар буюу өссөн орчин, гэр бүлийн орчин гэдэг зүйл бол донтолтонд өртөмтгий хүн үүсэх үгүй юу гэдэгт бол нэлээд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл тухайн хүний тэр хувь хүний зан төрхийн онцлог. Одоо хүмүүс их ярьдаг borderline буюу бие хүний юм завсрын эмгэгтэй сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй хүмүүс байдаг шүү дээ. Илүү их өртгөн. Тий, илүү их автоматгүй. байдаг.
Тэгэхээр ингээд шалтгаануудыг нь аваад үтсэн ч одоо хүмүүс ингэдэж штэ. Ирээдүйд ингээ үр хүүхдүүд маань тий ингээ сайн сайхан байгаасаа гэж би хүсдэг гэл тий. Тэгээ тэрний татгалзах шалтгаан болоос энэтэй холбоотой байсан гэд би нэг хүн яриа сонсч байсан. Хэрвээ би одоо ингээ твчээд хэрэглэхээ болоод тий хамааралгүй байж чаддаг байх юм бол миний үр хүүхэд ч гэсэн бас энийг дам туулах энд одоо өртөхгүй байх магадлал нэмэгдэнэ гэд бодохоор би бас энийг хэрэглэх ёсгүй юм байна гэж ойлгоод ер нь татгалзах шалтгаан бол энэ байсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ маань бол өөрөө ингээд судалгаагаар гарч ирээд илрээд тий батлагдсан зүйл учраас үүний дагуу бас ингээд үйлдэлийг явж идэх хүмүүс бас бай тийм ээ. Тэгэхээр сэтгэл зүйн шалтгаанууд бас нэлээд их байгаа шүү дээ тий. Сэтгэл зүйн шалтгаанаас ингээд өртөх юм бол одоо ялангуяа хүмүүс одоо ямар нэгэн ингээд гэмтэл гэж бид нар яриад байдаг тий. Сэтгэлийн гэмтэл. Цочрол. Донтолтонд өртөж байгаа хүмүүсийг ч гэсэн ингээд энэ илүү их дотоод өөртөө юм нууц хадгалсан, ичгүүр тээсэн тэр мэдрэмж маш өндөр байдаг хүмүүс ямар нэгэн донтолтод өртөх магадлал өндөр байдаг гэж бас үздэг юм байна. Жишээлбэл ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл баг байхад нь ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдож исэн тий. Тэгэхээр тэр хүмүүс маань эргүүлээд энэ зүйлд өртөх магадлал өндөр байдаг гэдээ бас авч үздэг юм байна. Одоо ингээ манай эмнэлэгт үзүүлдэг хүмүүсийг хөвчлэн ажиглахаар нойр гудалтай хүмүүс их үзүүлдэг л дээ. Нойр гудалтай хүмүүсийг яг унддаг цаг хугацаа чанарыг нь тодорхойлоод хамгийн сүүлд нойр гудлын асуудал бол ямар зүйлээр унддаг вэ? Яаж одоо нойроо сайжруулах гэж хичээдэг вэ гэдэг асуулт асуудаг. Энэ асуултанд ер нь хүйс хамаарахгүй, эрэгтэй эмэгтэй гэхгүй нас хамаарахгүйгээр нийтлэг хэлдэг болсон тэр нойроо хүрэх гэж хийдэг болсон арга нь алкогол буюу пив хэргэлдэг. Энэ бол одоо яг эмчнэрийн хувьд бол бараг л байнга сонсдог зүйл шиг болж байна. Бидний төсөөллөөр бол одоо архины хэрэглээтэй хүн гэхээр бол нэлээд хэцүү болсон хүн төсөөлөгддөг шүү дээ. Гэхдээ үгүй ээ, нийгмийн дунд бол хинж одоо алкогольны хэрэглээ өндөр байдаг хүн гэж харагдахааргүй хүмүүс маань нойр гудлаад авч гарахын тулд алкогольны хэрэглээ бол их нийтлэг болсон ажиглагдаж байгаа. Тэгэхээр үүнээс үүдээд бас нөгөө донтолт хамаарал гэдэг зүйл мань ч гэсэн бий болох нь шүү дээ. Тийм шүү. Нэрэл бид нар яг архины хамааралтай архинд донтцсон гэж бодохоор ингээд ажиллаж хийж чадахгүй амьдралаа алдсан тийм ээ. Одоо нийгмийн өөр хэсэг рүү шилжсэн хүмүүс гэж боддог болвол тэр давтамж бас айгүй чухал ахна. Давтамж нэг удаадаа хэрглэж байгаа байдал үргэлжилж гэнэ үгүй юу гэдэг. Тэгээд тэрийг үнэхээр сэтгэлээсээ хүсэж гэнэ үү? Дуртай байна уу гэдэг манаас донтолтоо үгүй юу гэдгийг ялахад нэлээд тусалдаг. За биологийн хүчин зүйлээс үлдэх юм бол генетик байж болох юм байна. Тархины бас одоо тэр дофамин таашаал мэдрэмжийг яаж авч ийнө гэдэгтээс байж болох юм байна. Сэтгэл зүйн шалтгаан байж болох юм байна. За орчны шалтгаан гэдээ бас гарч ирдэг тий. Орчны шалтгаан дээр эрт үеийг илүү их татдагж авч үздэг юм байлээ. Жишээлбэл өсвөр наснд байхад үе тэнгийнхний одоо нөлөө тий. Өсвөр наснд эхэлсэн дадал зуршлыг тэр чигээрээ илүү их автах магадaltaй байдаг гэд бас авч үздэг юм лээ. Тэгэхээр магадгүй ингээд таны үйлчлүүлэгч дунд яг энийг ингээд баттгсан яг энэ зүйл яг тэр үеэс нь эхэлсэн байх тохиолдол нь хэрэг байдаг бол ер нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог нь бүлгэрхэх сэтгэл зүйн онцлогтой. Гэр бүлийнхнийхээ үгэнд орохоос илүү найз нөхдүүдтэйг илүү цаг хугацаа өнгөрөөх, найз нөхдийнхээ үгэнд илүү үнэмших, тэр хүүхдүүдээс илүү сайхан сэтгэлийн мэдрэмж авах гэдэг. Тэгэхээр үе тэнгийн хүүхдүүдийн нөлөөлөлт хамгийн их өртдөг нас бол өсвөр насны үе үүдэг. Түрүүн хэлсэнчлэн ер нь одоо донтолттой 20 эдтэй эсвэл 30 эдтэй хүмүүсийн өнгөрсөн одоо амьдралын түүхийг судлахад ихэвчлэн өсвөр наснаас суурин тавигдсан байдаг. Нэг жишээ ярихад 30 гаруй насны залуу одоо цахим тоглоом тоглодог. За энэ цахим тоглоомыг бол ер нь 23 4-тэйгээс хойш ингээд сүүлийн нэлээд хэдэн жил тоглолцсон байгаа. Тэгээс одоогийн байдал бол санхүүгийн тал дээр, орон байрны тал дээр, гэр бүлийн тал дээр нэлийн асуудал үүссэн. Тэгээд энэ донтолтыг өсвөр наснд ямар байсан бэ гэж үзсэн чинь өсвөр наснда нөгөө PC буюу компьютер тоглоом их тоглодог. Хичээлээ таслаад хичээлдээ явлаа гэж хэлээд явахгүй. Эсвэл хаяа бас нэг ээжийнхээ аавынхаа төрөвчнөөс мөнгө авчаад тэр мөнгөөрөө тоглолцдог.
ээж автагаа муудалцах юм бол гэртээ ирэхгүйгээр шүнжэнгөө тоглолцдог. Ер нь бол тэр PC буюу компьютер тоглоомтой бол маш их өсвөр наснд хамааралтай байсан. Тухайн ангийн тухайн үеийн эрэгтэй хүүхдүүдийн хөвчлэн хийдэг байсан одоо зөвлөл PC тоглоом, компьютер тоглоом байсан шүү дээ. Гэхдээ тэр дундаас тэр хүүхэд бол бусдын тоглоод өнгөрсөн бол тэр хүүхэд цаашаа 20 хэдэн наснаас эхлүүлээд одоо мөрийтэй тоглоом тоглодог дон руу шилжсэн байна. Нэг донд нөгөө донгоор шилжсэн. Тэгээ мөн ар гэрийг нь судлаад үзэх юм бол нагц талдаа нэлээд хідэн архины хамааралтай хүмүүстэй. Тэгээ тухайн үеийн маань зан төрхийн онцлогч гэсэн ер нь юмд автамдгай, зөөлөн, гинэн, цайлган үгүй гэж хэлж чаддаггүй зөөлөн төрлийн зантай хүн байсан. Тэгэхээр энэ кейсэн дээр бол зан төлөвч, удамж, дээрэс нь өсвөр наснаас суур тавигдсан нөлөөлөл тэгээ нэг донтолт нөгөө донтолт руу шилждэг гэдэг бүх хувилбарууд илэрч байгаа. Тэгэхээр яг нөгөө түрүүний хэлсэн одоо шалтгаануудын одоо нийлбэр юм шиг тий. Тэгэхээр ингээд хүн ямар нэгэн зүйл ингээд асуудалд орох үед, донтолтод орох үед ингээд зүгээр явж агаад тий. Хүссэндээ ч гэдэг юм уу тэр зүйл рүү ингээд орохгүй маш олон жижиг үзэж туулсан тэр амьдралд нь тохиолдож байгаа тэр зүйлээс нийлэх үед тэр хүний хийж байгаа нэг сонголт нь, нэг зуршил нь, нэг зан үйл нь одоо тэр тийм донтолт байх нь шүү дээ. Тоглоом тоглохоор амар тайван болдог. Одоо жишээ нөгөө видео ингээд тоглоомодоос залуучууд маш их тоглодог болсон шүү дээ. Тэр видео гарыг ингээд аваад ингээд бүр ингээд тоглоо. Тэгээд тэрэндээ өдөр болгон цаг зарцуулдаг. Тэгэд би ийм жишээг сонсч байсан. Яагаад энийг тоглож эхэлсэн гэсэн чинь тэр чимийг сонсохоор би ингээд ганцаараа биш гэдгийг мэдэрдэг гэдэг. Видео тоглоомын одоо тэр дотор байгаа тэр чимээ хариулт орж ирдэг тий. Тэр үед би ингээ ганцаараа биш байгаагаа мэдэрдэгэ гэдэг. Тэгэхээр энэ бас нөгөө л юунаас үүдэлтэй байх нь тий. Тэр хүний сэтгэлд ойр байсан хүн тухайн үед байсан болоо тэр өсвөр насн дээр нь тий. Өөрийг нь анхаардаг, тэр гэр бүлтэй харьяалагддаг, сэтгэлийг нь хуваалцдаг тэр хүн бас байсан болоо. Бид ялангуяа сүүлийн үед маш их завгүй болсон. Орхигдож байгаа хүмүүс маань болохоор хүүхдүүд маань байгаад байгаа. Тэгээ маш их дэлгэцийн хамааралтай болсон. Тэгээ саяхан яг таныг ингээ ярингуут нэг жишээ орж ирлээ. 30 гаруй насны бас л ингээл эд хөдөлмөрлөөл гэр бүлээ авч явж явах насн дээрээ ингээд одоо жижиг сажиг зүйлд ч ингээ анхаарахаа болцсон, ажил төрөл хийхээ болцсон. Ингээ байнга ингээл утсаа үзээл, утсан дээр нь ингээл харахаар нэг тоглоом тоглож идэг. Тэгээд тэр нь бол яг одоогийн байдлаар бол тийм ингээд яг мөнгө зарцуулаад тий мөрөдөө тоглоод байгаа зүйл байхгүй. Тэгсэн мөртлөөл тэрэнд бүх цагаа зориулдаг. Хүүхдүүдээ сургуулиас нь авахаач мэдтгүү. Тэг гэртээ ирэхэд гэр нь одоо хүүтэн байж яадаг гэдэг ч юм уу ингээд өдөр тутмын амьдралын хэм маягт нь ингээд өөрчлөлт орсон. Юу хийж байгаа вэ гэхээр утасныхаа ард тоглоомоо тоглож байгаа. Тэгээд тэрнээсээ хүн дээрээ ярилцгаараа хэрүүл маргаан л хариултал үзүүлдэг. Тэгээ өөр зүйл юм ингээ хийдгүү. Энэ жишээ бол маш их бас орж ирж байгаа юм шиг санагдаад байгаа. Сүүлийн үед бас залуу гэр бүлүүдэд. Ер нь энэ дэлгэцний хамааралтай нэг өсвөр насны хүүхдээ бас уулзж байсан. Ер нь бараг өсвөр насны дэлгэцний хамааралтай хүүхдтэй уулзж байсан анхны маань тохиолдол баг. Ер нь дэлгэцэн донтолттой манай хүүхдэл асуудалтай гэдэг зүйлийг эцэг эх нь хэлж байсан. Гэхдээ асуугаад үзэх юм бол гэр бүл маш тайван биш уур амьсгалтай. Байнгын маргаантай, тухгүй тийм одоо гэр бүлийн уур амьсгалтай. Сургууль дээр очихоор ч гэсэн анги дээр найз нөхөдгүй, шавдрлагдсан. Нэг л тийм бодит амьдралаас тэр хүүхд тийм таашаалтай мэдрэмж авахгүй. Тэр бодит стресстэй орчноос зүхтэж байгаа. Тэрийг түр мартаж байгаа, түр тайвшрал мэдэрч байгаа газар маань тэр видео тоглоом буюу дэлгэц байгаад идэв. Энэ бас гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нар бас айгүй ажиглагддаг. Өдөржингөө уцаа үзэж гин. Уул нь тийм юм хийх ёстой, юм хийх ёстой. Гэхдээ л утсан дүр арай л их хамааралтай болж байна. Би бол ийм байгаагүй маа гэдэг. Яагаад вэхээр тэр хүний яг бодит амьдрал дээр стрессийн түвшин ихтэй, ачаалал ихтэй, санаа зовх зүйл ихтэй. Тэгээ уцаа үзэх юм бол тэр хугацаанд тайвшраад үзэж байгаа бичлэгэндээ үзэж байгаа подкастнда сатараад юм сэтгэл амар мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгэхээр ахин дахин амар мэдрэмжийг авахын тулд өөрөө ирэхгүй дэлгэцний хамааралтай бол. Тэгээ суур нөгөө шалтгаан болоод байгаа сэтгэлийн хамаарлыг эмчиллээ
сэтгэл готрол төвшилтгүй, нойргуулгүй боллоо. Эргээгээд утасны хэрэглээ бас дагаа буучдаг. Хэрэглэх шаардлагагүй. Түрүүн бас ярьсанчлан нэг ундах гэж пив уудаг хүмүүс ч гэсэн тэгдэг. 2-3 жилийн турш ингээ өдөр болгон пив ууж байна. Тэгээ яг готрол төвшилтөд эмчлээд нойр окей боллоо. Сони юмаа уух хүсэл төрөхгүй болчлоо. Яг уусан ч тэрнээс нэг таашаал ахгүй юм шүү. Ингээ болчихж байгаа юм бах та гэж хүмүүс бас цөөнгөө хэлдэг. Тэгэхээр тэр хүний дахиад нөгөө битэрийн өмнөх сарын нэвтрүүлэгтээ ярьж ирсэн шүү дээ. Нөгөө нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, яг ингэ сэтгэл санааны хямрал гэдэг зүйлийг бид тухай үед нь намжааж, тайвшруулж тийм ээ. Магадгүй тухайн үед нь шаардлагатай бол одоо мэрэгжлийн тусламж үйлчилгээ авч байх нь дараагийн энэ донтолд ямар нэгэн дэлгэцийн хамаарал тий энэ бүх зүйлээс ангид байх тэр суур бас эмчилгээ олж өгнө байна тийм ээ. Тэгэхээр ямар ч зүйлийн одоо нөгөө үүсгэж байгаа зүйл сэдэл шалтгаан гэдэг бол ийм чухал ахна шүү дээ тийм ээ. Тэгээ бид нар бас ямар гинтэйгээ мэдэхгүй аав ээжигээ бид нар сонгож төрдгөө бидний одоо өвөө эмээ юу хэрглэж ямар дадал зуршилтай байсныг бид мэдэхгүй. Тэгэхээр одоо байгаа зүйлээ бид нар сайжруулж орчин нөхцөл байдал сэтгэл зүйн байдлаа сайжруулах нь дараагийн эрсдлээс бас хамгаалдаг нэг зүйл ахна шүү тийм ээ. За эрхэм сонсогч танд гэрүүлэр радио 104.5 амьдралын очиг нэвтрүүлэг маань хурч байна. Ингээд бидний өндөрлөх цаг бас төгссөн байна. Бид өнөөдөр яг донтолтыг таних нь гэсэн сэдвээр ярилцж байгаа. Бидэнтэй ярилцахаар Better Mind нойргуудал сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч мандах эмч маань ярилцаж байна. За тэгээд хамгийн ингээд сүүлийн одоо асуултан дээр ер нь донтолтын ингээд хамгийн том ингээд бэрхшээл гэх юм уу? Тэр нь бодохдоо бид нар ингээд энэ одоо бүр эргүүдчиж балаарцсан юм байна. Би ч одоо ингээд ийм ухаан мутаа үнтэй суудсан юм байна гэж бодоод нөгөө нэг энийг өвчин гэж харахаасаа илүүтэйгээр одоо тэр хүний буруу ингээд ийм арчаагүй үнтэй суудсан юм байна. Тэ? Ингээд ийм хуваа хичээсэн үнтэй суудсан юм байна. Үр хөвгтдээ боддгоо хүнтэй би суудсан юм байна. Гэт ингээд энэ бүх ингээд шалтгаан болж өгдөг байгаа шалтгааны тэр хүний яг хувийн ингээд буруутгал руу ингээд оруулаад за зин угаасаа л юм ухаан мутай хүн юм байна, балаа хүн юм байна, эргүтцсэн юм байна гэд ингээд бүх зүйлийг ингээд боломжгүй гэж хардаг нь л одоо бидний хувьд одоо ингээд энэ зүйлийг эмчлэхдэггүй байх бас нэг юм бэрхшээл болгоод байгаа юм болов уу гэж хараад байгаа. Тий, ер нь тийм шүү. Хэрвээ үнэхээр одоо өвчин гэд ойлгодог, хүл эмчшөөрдөг, мэддэг болчих юм бол бид нэр хайртай дотны хүмүүс маань ямар нэг байдлаар өвчин тусах юм бол тэр хүнийг буруутгахаас илүү өвчнийг нэдгэх гэж, эмчлэх гэж, хаана яаж эмчлүүлэх үү гэж эрэл сурал болно шүү дээ. Тэрнтэй адилхан бидний ойр дотны хүмүүс ямар нэг зүйлээс хамааралтай болоод тухайн зүйлээсээ бие дагаад гарах боломжгүй байгаа бол энэ бол бүр тархинд үссэн бодтой юм эмгэг өвчин юм аа. Тэгэхээр ямар ч өвчнийг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, эмийн тусламжтайгаар эмчлэх боломж байгаа шүү. Ямар ч төрлийн донтолтыг эмчлэх боломжтой. Тэгэхээр эрэл хайгуул хийгээрээ битгий шантраарай. Эмчлэгдэх боломжтой асуудал. За энэ хүрээд бидний нэвтрүүлэг өндөрлөж байна. Тэгээд донтолтыг таних нь гэдэг нь ийм чухал ахна. Яагаад тэгэхээр за энэ ингээл бүх зүйл дуусчлаа. Би буруу үнэ сонгосон юм байна. Эсвэл энэ хүн буруу юм байна гэж бодхоос илүүтэйгээр арга зам байдаг зүйл нь бид нар энийг энэ хүнд юу тохиолдоод байгаа юм болоо гэдгийг ойлгох, өвдсөн байна уу, эрүүл байна уу гэдгийг таньж мэдэх нь тэр эмчлэгдэх арга замыг заах нэг бас боломж байх нэ гэдгийг та нар манаас ойлгосоо гэж хүсэж байна, анзаараасаа гэж хүсэж байна. Тэг хин нэгэнд магадгүй ингээд 10 м гүнтэй нөхрөө унтсан байлаа гэж бодоход тэнд ингээ хин нэгэн холс тий доош нь ингээд жонжуулж ижил тэрнээс татаад гарч ирээд тэр зүйлээс чөлөөлөгдөх боломжтой. Яг түүнтэй ижилхэн үнэхээр хин нэгэн тусламж хэрэгтэй тэр зүйл бол магадгүй эмчлүүлэх шаардлагатай өвчин эмгэх шиг зүйл байж болохыг үүсэхгүй учраас та нар маань илүү их мэдээлэлтэй болоосоо гэж хүсэж байна. Гэрүүлэр радио 104.5 84.5 гэсэн сувгаар та сонсох боломжтой болсныг дахин мэддэгдээд энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөё. Түр баяртай. За, найруулагч маань нэвтрүүлгийг маань өндөрлөхгүй байгаа юм шиг байна. За, тэгэхээр донтолтой хүмүүс болохоор ингээд маш олон тохиолдолд ингээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үед хамгийн түрүүнд авдаг
арга хэмжээ юу юм болоо? Хамгийн төр өргөжлүүлж. Хамгийн түрүүнд авдаг одоо эмч нарын баримталдаг зүйл бол тухайн хүнийг мэдээж буруутгахгүй хандлагыг баримталдаг. Буруутгахгүй, шүүхгүй, тухайн хүнд одоо итгэл, найдлага, таныг ойлгож байгаа, мэдэрч байгаа, таныг хүлээн зөвшөөрж байгаа хүмүүсээс байгаа шүү гэсэн итгэл найдлага өгөх гол ярилцлагын маань бол чиг байдаг. Тэгээд донтолт гэдэг маань үзүүлж байгаа хүмүүс маань бас төдийлөн өөрсдөө ч гэсэн сайн мэддэггүй, өгөөсгөлтэй хүлээн зөвшөөрөхгүй явчихдаг. Тэгэхээр яагаад ингэж донтолт гэдэг зүйл маань ингэж онцлогдож байгаа юм бэ гэдэг талаар нарийн тайлбарлаж өгөх юм бол хүмүүс маань сайн ойлгочдөг. Эмчлэг шаардлагатай юм байна. Би асуудалд орсон юм байна. Намайг туслаад эмчилчих боломжтой юм байна гэдгийг хүмүүс маань ойлгочих юм бол эмчилгээнд айгүй идэвхтэй яваад ямар ч хэлбэрийн донтолтоос ард нь гарсан хүмүүс байдаг. Тэгвэл хамгийн эхэнд ирэхэд хийх анхны алхам бол буруутгалаас зайлсхийх. Тухайн хүнийг дэмжих, ойлгогдож байгаа, хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэдрэмжийг л өгөхийг хичээдэг. Угаасаа энэ тентгүү маш олон газараас нөгөө хүн маань зөндөө олон зөвлөгөө, зөндөө олон шүүлтүүдийг мэдрээд эмчтэр ирдэг шүүд. Тэгэхээр эмчнэр бол тэр хүмүүстэй адилхан биш, юм тухтай, хантай мэдрэмжил төрүүлэх гэж хичээдэг. Тэгээ сүүлийн үед бас нөгөө бүлгийн уулзалтыг илүү их санал болгох болсон байсан тийм ээ. Тэгэхээр бүлгийн уулзалтын үеэр ганцаараа би ийм биш юм байна. Надад ганцаараа асуудал учраагүй юм байна. Яг энийг ингээд би бүр яг бодтер маш олон кейсээр сонсч ирсэн. Би өөрийгөө ингээд тэнэг хүн гэж бодсон. Би өөрийгөө л болж бүтэхгүй хүн, өөрийгөө л асуудалтай хүн гэж бодсон чинь бүлгийн уулзалтанд явсан чинь надтай адилхан маш олон хүмүүс тэнд байсан. Би ганцаараа ингээд биш юм байна гэдэг ийм зүйлийг бол маш их хуваалцдаг. Тий, ер нь бол одоо тэр донтолт эмгэгийн сэтгэл зүйн ганцаарчлсангаас илүү бүлгийн сэтгэл зүйг илүү хамгаалдаг. Бүлгийн тэр нэг бие биендээ нөлөөлөл гэдэг зүйл маш их дэмжлэг өгдөг. За баярлалаа. Өнөөдөр Better Mind найргууд сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч мандах хэмжээлээ. Танд бидэнд маш завгүй үнэтэй цагаа зориулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Та үргэлжлүүлэн гэр бүлээр радио 104.5-ийн мэдээлэл нэвтрүүлгүүдтэй хамтдаа агаараа түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.